Дараагийн мэдээг танилцуулъя. Неврологи сэтгүүлт нэгэн шин судалгаа гарсан байна. За энэхүү шин судалгаагаар насан туршдаа суралцах зам мөн оюун ухааныг идэвхжүүлэх үйл ажиллагааг хийсэн тохиолдолд Альцгеймерийн өвчнийг удаашруулан танин мэдгүн бууралтыг удаашруулахад тусалдаг болохыг судалгаагаар тогтоосон байна. За ном унших, бичих, өөр хэл сурах, шатар тоглох, таавар таах, музей үзэх зэрэг оюун ухааныг идэвхжүүлэх үйл ажиллагаанд тогтмол оролцдог хүмүүс зөнх өвчин тусах эрсдэл бага болохыг судлаачид тогтоосон байна. Амьдралынхаа ихэнх үед танин мэдгүйгээ баяжуулах үйл ажиллагаа эрхэлдэггүй байсан хүмүүсийн хувьд ч гэсэн энэхүү үйл ажиллагааг эрхэлж эхлэх нь оройтойг гэдгийг судалгаачид хэлж байгаа юм. Дунд нас болвол тархины эрүүл мэндийг хамгаалахад онцгой чухал цонх үе гэдгийг судлаачид онцолж хэлж байгаа. За эрдэмтэд хөгжим сурахаас эхлээд шувуу ажиглах, тархины дасгал хийх, за мөн тоглоом тоглох хүртэл одоо оюун ухааны хувьд сэргэг байх олон аргыг бол судалсан байна. За мөн бие махбодын эрүүл мэнд нь тархины эрүүл мэндэд чухал үүрэгтэй болохыг тогтоосон. За тийм учраас мэрэгчлэнүүдийн хувьд цусны даралтаа хинж байх, сайн унтах зэрэг зүйлүүдийг хийх, за мөн дасгал хөдөлгөөнийг хийхдээ хөсөө гаргаж хийхийг зөвлөж байгаа юм. Насан туршийн сургалтын судалгаанд нийтдээ 52-оос 100 насны 2000 орчим ахмад насныг хамруулж судалгаагаа хийсэн. За судалгаанд хамрагдсан хүмүүс эхэндээ зөнх өвчин тусаагүй байсан. Ойролцоогоор тэднийг бол 8 жилийн туршид хяналтанд байлгасан байна. За судлаачид тэднээс залуу нас, дунд болон ахив насны боловсролын болон танин мэдгүн бусад өдөөгч үйл ажиллагааны талаар асууж мэдрэлийн олон төрлийн шинжилгээ хийсэн байна. За зарим нь бол хожим үедээ Альцгеймерийн өвчнөөр онцлогдож байсан. За насан туршийн сургалтын түвшин хамгийн багатай хүмүүстэй харьцуулахад насан туршийн сургалтын түвшинд хамгийн их өндөрөөр хамрагддаг хүмүүст энэ өвчин 5 жилийн дараа илэрч байсан судалгаанаас харагдсан байна. Дунд болон ахид насны сэтгцийн идэвхжил нь өндөр байх нь танин мэдгүйн бууралтын хурд удаан байхтай холбоотой байсан. Судлаачид мөн судалгааны үеэр нас барсан 948 оролцогчийн задлан шинжилгээний дүнг мөн судалгаандаа авч үзсэн. За тархин Альцгеймерийн өвчний шинж тэмдэг илэрсэн ч гэсэн танин мэдгүйн хувьд илүү их баяцсан амьдралтай хүмүүсийн хувьд ой санамж, сэтгэх чадвар нь сайжирч нас барахаас өмнө танин мэдгүйн бууралт нь удаан байсан ажиглагдсан. Эрдэмтэд энэ үзэгдлийг танин мэдгүйн нөөц гэж нэрлсэн байна. За энэ нь бол суралцах үйл ажиллагаанд тархины янз бүрийн хэсэгт мэдрэлийн холболтыг бэхжүүлж илүү уян хатан байх байдлыг бий болгож мөн хөгшрөлт эсвэл өвчний улмаас учирсан хохирлыг нөхөх чадвартай байхад тусалдаг болохыг судалгаа харуулсан байна. Чикаго хотын Раш их сургуулийн ангаах ухааны төвөөс энэхүү судалгаа хийсэн. За судалгаандаа шалтгаан болон үр дагаврын холбоог нотолж чадаагүй боловч энэхүү судалгаанд бол энэ одоо тухайн танин мэдгүйн өдөөлт болон зөнөх өвчин үүсэх эрсдлийн хоорондын холбоог харуулж чадсанараа онцлог судалгаа басан байна. За бусад судалгаа тэр дундаа тархины эрүүл мэндийг хөгжмийн зэмсэгт тоглохтой холбож судалсан судалгаануудын хувьд ижил төрөх төстэй шийдвэрүүдийг санал болгож байсан байна. Мөн тусдаа хийгдсэн судалгаанууд нь хэрэглэгчдээс дэлгэцтэн дээрх зургийг удаан танихыг шаарддаг онлайн хөтөлбөрүүдийг ашиглан тархины хурдан сургалтыг мөн судалж байсан судалгаанууд гарч байсан. За эдгээр одоо судалгаа болон одоо энэ шинээр хийгдсэн судалгаанд дэлхийд даяар зөнөх өвчин үүсэж байгаатай холбогдуулан түүний тохиолдол нэмэгдэж байгааг одоо эрдэмтэд санаа зовж байгаа учраас энэ чиглэлээр судалгаагаа улам бүр гүнзгийрүүлэн хийж байгаа юм байна. За дэлхийд даяар нийтдээ 57 сая хүн энэ өвчнөд амьдарч байгаа. За үүний 9.8% нь Европ төв байдгийн байна. За энэ тоо эх 10 жилд өсөх төлөвтэй байна. Альцгеймерийн өвчний олон улсын байгууллагын мэдээснээр жил бүр зөнөх өвчин үүсэх 10 сая шин тохиолдол бүртгэгддэг. За энэ нь бол 3.2 секунд тутамд нэг шин тохиолдол үүсч байна гэсэн үг юм байна.